Бид бүхэн төсвийн хуулийн 67 дугаар зүйл заасны дагуу нийслэлийн засаг дарга нийслэл Улаанбаатар хотын 2019 оны төсвийн төсөлд бэлтгэх явцдаа нийслэлийнхаа бүх хороо дүүргийн иргэдийн амьдрах орчин, эрүүл аюулгүй байдал буюу бусад орчны тогтчлолтод ямар төрлийн хөрөнгө оруулалт, ямар бодол санал байгаа гэдгийг төсвийнхаа төслийг хэлэлцэхийнхаа өмнөх саналыг жил болгон хийж хэвшиж ирсэн байгаа. Үүнийхээ дагуу өнөөдөр ээлжид иргэдийн оролцоотой 2010 оны төсвийн төслийг боловсруулах хилцүүлгээ хийх гээд эхэлж байгаамаа. За ерөнхийдөө бол энэ жилийн байдлаар өнөөдрийн байдлаар Монгол улсын төсвийн 2019 оны төсөвт хориг тавьсан байгаа хэдий ч бид бүхэн бол яг хуулийнхаа дагуу мэдээж 2019 оны төсөв батлах ёстой. Төсвийг бид бүхэн нийслэлийн иргэдийн хуралд өргөн барих ёстой. Тэр зарчмаараа төсвийн 19 оны төсвийг хэлэлцүүлэхийнхаа өмнө иргэдийнхаа санал бодлыг, иргэдийнхаа хүсэлтийг, саналыг бол хүлээн авахар бэлтэж байгаа. За 2019 оны нийгмийн эдийн засгийн зорилтыг бол засаг даргын үндсэн чиглэлийг бол баталсан байгаа. За үндсэн чиглэл буюу нийгмийн эдийн засгийн зорилтын бол гол бодлого маань агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчныг сайжруулах, замын хүртээмжийг нэмэгдүүлэх, явган замыг бол сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчныг хангаж ажиллахаа гэсэн үндсэн чиглэлийн гол зарчим маань байгаа. Бид бүхэн бас 2019 оныхоо төсвийг нэгэнд батлагдсан байгаа. Хөтөлбөрт суурилсан төсөв гэдэг хууль хэрэгжиж байгаа учраас нийгмийн эдийн засгийнхаа зорилтынхаа үндсэн чиглэлийнхаа дагуу төсвөө бол боловсруулж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэдийнхаа саналын оролцоотойгоор бол өргөн барихаар бол бэлтгэж байгаа. За дээр өөрийнхөө амьдарч байгаа 150% улсын төсөв төлөвлөгөөд батлагдсан эхний 10 сарын байдлаар нийслэлийн төлөв ногдуулан хязгаарлагдмал их усүрээр бол манай авдаг бүрдэж байгаа. Төлөвлөөс бол бүрдэж байгаа. За үүнээс бол 16 микрофон тийм ээ. За дээр таавын өгсөн хараасан самсун зарцуулах төлөвлөгөө батлагдсанаас 338 магадгүй. Тэгэхээр нийгмийн хангамжийн сан байна.